Зорчигч тээврийн нэгтгэл болон зорчигч тээвэр 3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газруудын 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 4,896 мянган төгрөгт хүрчээ. Дээрх хоёр байгууллага нь 2025 он ажилтнтай бөгөөд хуримтлагдсан өр төлбөр асуудлаас үүдэн нийгмийн болон эрүүл мэндийн халамж үйлчилгээг ажилтнууд авч чадахгүй төрчээ. Тиймээс нийслэлийн 2022 оны төсөвт зохицуулт хийж урьдчилан санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэх саналыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд засаг даргаас оруулж ирсэн юм. Тодорхойлбол орон нутгийн өмчит зарим аж ахуйн тооцоод үйлдвэрийн газруудын нийгмийн даатгалын үрийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцэж төлөөлөгчид орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод газрын үйл ажиллагааг дордуулж үр төлбөрт унагсан асуудлаар хариуцлага тооцох ёстой асуудлыг хөнджээ. Тодорхойлбол төлөөлөгч Ган Зориг автобус компаниудын нийгмийн даатгалын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахыг дэмжиж байгаач хууль бус үйл ажиллагааг өгчүүлээд байж болохгүйг сануулсан юм а. Харин төлөөлөгч Наранбаяр энэхүү асуудлыг төсвийн тодтоглолын үеэр хэлэлцэх саналыг гаргажээ. Харин төлөөлөгч Сандагс Сүрэн энэ бол санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудал, харин төсвийн тодтоглолоор бид зардал танах тухай асуудлыг хэлэлцэнэ гэлээ. Улмаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч дээрх хоёр аж ахуй нэгжийн өмнөх онуудад үүссэн өр төлбөрийн улмаас байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн тул энэ оны төсөвт батлагдсан машин цагийн зардлаас нийгмийн даатгалын 4 тэрбум төгрөгийг барагдуулах, урьдчилсан санхүүжилт олгохыг төлөөлөгчдийн олонх нь дэмжиж тогтоолыг баталсан байна.